Мисуми Макото бол тун залуу нэг олон ертөнцид өөр очих харах зам байдаг гэж. Гинтэл жорлон сууж явахад нь өөр ертөнцийн тагин дуудах нь тэр. За тэгэл нөгөө тагин гэсэн чинь зүгээр заяа. Шууд манай хүний царай муу. Тэгэл цөлөөл газрын мохорлоо цөлөгч. Хоёр нь л тэгэл манай хүн газрын мохороосаа босч ирж байгаа юм л та. Тэгээ энэ дундаа хөөрхөн чөтгөрийн бурхан гэдэг хочоос зүвгээд авнаа. За тэгвэл тэгээд ань имлөгөө орцгоё. Макото Шики хоёр хотоор алхаж байх бөгөөд тэр авийн бүхэн гээд манай хүн л хараад шокц. Хэвээ амьдралтай ийм царай муутай хүн харсан энэ бараг хүн чөтгөр хоёрын ирлий юм шүү гэж. За тэгэл манай Макотош тэгээд тоосон шин зүгөө царайлаад Шики маань зочид буудлаа яхаар яваад Макото маань анх удаа слайм идэж үзнэ. За тэгэл хоолныхаа газарт нэг алтан зоос өгчөөл ёсч хойноос хідэн дээрэмжтэй тагцсан. Тэгээ бас нэг болонд бас нэг хэсэг бүлэг хүмүүс нэг хоёр хүнийг дээрлэгчдийн зөв. За тэгэл тэрнлөө Макото маань явж очивол нөгөө эдийг болгож тавиал нөгөө хоёроо аварчиж байгаа юм цаа. За тэгэл тэнд чинь нэг хүн чон үдийн зөв. Өн жоохон Макотогийн төсөөлснөөс арай өөр хүн чон зөв. За тэгэл нөгөө нэг авраасаа охин чи хагас хүн болохоор хагас хүнийг аварж байгаа мүү гэж хэлчихдэг зөв. Ууг нь манай хүн ууг нь хүн юм байгаа шүү. За тэгэл за яг нэгэн ботсонгүй аварчлаа ухааны хэлээл. Тэгэл нөгөө хоёрын шалтгааны сонсгоор болоод тэгсэн чинь тэр хоёрын тосгонлоо нэг хідэн бүлэг дээрэмчтэй яриад байгаа юм байлээ л. За тэгэл чинь тэр дээрэмчтэйх нэрийн зөв манай Макотогийн сонсох дуртай дууных нь нэртэй нэг адилхан нэртэй. Тэгэл манай Макото жуурлал. За би дуслая гээл. Нөгөө дээрэмчтэй нь явж очивол яг энэ удаа нэг алчихгүй хон шиг л бүгдийн сайхан шархтуулаад тэгэл хүлээл тавьчихж байгаа юм чинь. Тэгэл нөгөө хоёр чинь овоо Макото талархлаа да гэсэн чинь нөгөө л нэг навшийн нэг дайрагтай талархаж идэв. Ууг нь манай хүн л хамгийн минь хийсэн шүү дээ. Өстөө нэрэ бүтэхгүй хүмүүс шүү нэрэ. За тэгээд Макотогийн шилжүүлэгтээс хэдэн өдрийн өмнө лөө буццгаая. За энэ охин бол манай өөр нэг баатар дуудагдах нэг баатар заяа. Отонааши гэдэг. Ер нь бол амьдрал дээр бараг л төгс нэгэн заяа. Бараг л ер нь амьдралаасаа бараг өөдөөцсөн гэхэд. Ер нь бол манай Макотог бас нэлээд сайн таньдаг хүн. Яг энэ хоёр маань цог нэг сургууль байдаг л та. За тэгэл отонаашигч дагин дуудаал чээстэ ямар хөөх юм ингээл олон юм хоцож байгаа л. Тэгэл нөгөөх маань баатар болоод залартын зөв. Тэс чинь бас л олон хөвгтөж. Яг энэ үед манай Макото маань эзгүй хоёр талд хэсүүжилж байсан юм. Ямар ч хүн байхгүй. Яа тэгээ тавилаа юм да. За тэгэл отоноос бага бүрдүүлээл мангас алах даалгавартай жаал отоноос нэг магасыг дутуу алцтай зөв. Дутуу алгаж байсан. Дутуу амин цэгийн зөрүүлээд чи нөгөөх нь туслаараа гээд тэрийг отоноос сонсоод бүр шок зөв. Тэгээл өстө тэр хавийн бүх мангасан шаваардаал байдал амир хэцүү болчихсон. Отоноос ч бас л би баатар гээл өстө бүгдийг хэдэж гарна. За тэгэл тэрнээс цаашаа ер нь бол Орсын тулаан болондоо ялаал явж исэн чинь нэг амар том хар алцтай даран зөв. Энэ бол ойлгомжтой манай Мио шүү. За тэгэл манай Мио бол тэгэл энэ эдик зүгээр хомсын чинээ зүгээр бүгдийн сайхан цогцол ачсан. Яг тэгээ нөгөө нэг азар ч юм уу нэг юм бөөнд амьд үлдсэн зөв. Нэг хөнгөн бэртэл нэг ганц хоёр хөл гарна хугарцгаагаал. За тэгэхээр нөгөө талаас эвэ хаашаа томокиг нэг сурагч өвгөө ангийнхаа хүүхдүүд дэрлүүлж байгаагаар эхэллээ. За тэгэл мань хүний бол мөрөөдөл бол өөр ертөнцөд шилжих зав. Бас хөөхөн царайлгаа тэгчээд бас. За тэгс яг энэ үед нь нөгөө л нэг новчин дээрх гарч ирэл. Чи хэлэхдээ өөр ертөнцийн баатар болж манай ертөнцийг авар маавар гээд олон юм хуцаж. Тэгэл нөгөөх нь ч тэгэл баатар болохоор болол гэсэн нөгөө дагнаас амар даварцсан чадвараа л гэсэн нэг нь одоо нэстэг готл мотл тэгснэ шүн үхшгүй байдал нь арай л тавраад байгаа байхгүй юу. За тэгэл мань баатрыг ч бас угтаж аваад чи нөгөө нэг амар скил нэр юу зав хүнт ингээд дурлуулдаг скилтэй зав. Тэгээ зүгээр харцаараа л хүнийг дурлуул. Юу баг код гейс юм ааш. Ани болоод байгаа мó л. За тэгэл нөгөөтг чинь нөгөөх нь ямартай ч бол тэр дурлуулдаг скилийг олж мэдээд тэгээ нөгөө нэг эрэгтэй баатар чинь нөгөө баахан зүгээр л багтаа ингээд өөрт нь дурлуулсан хүмүүсээ аваад явдаг юм зав. Тэгэл бас нөгөө баатарч бас нөгөө нэг гүнжин бас нэг шин хамтаас байж тийм аа чаавас. Энэ үед харин манай хүн хар хаалцанд шимүүлж байдаг юм. За тэгэхээр нөгөө нэг хоёр баатарч хоорондоо уулзаад тэгс чи нөгөө нэг эвэ хаашаа заяа. Тэр угаасаа жоох хөвгтөлтэй. Тэгээд амар жоохон зан гаргаа заяа солиороод идэв заяа. Тэгэл манай оолтооч бүр шок. Стонер яг дайм болгож байгаа. Ингэж нэг юм дайм нэхлэх гэж. За тэгэл ямартай ч бол нөгөө хүнстэй сүрсэр юм ярьж байгаа л зэргүүдээ бид ялтыг гартаа авна гээл
олон юм уцаж яг нэг юм өксөн хүлээсэн дайн нь болж байгаа. За тэгэл амар амархан эзлэгдэж ин даа гэж манай отооч бодоод шокрол хийжсэн. Тэгээ нүүдэл байхгүй бөөндөө занганд ороод үз. Тэгэл нөгөө нэг хоёр баатар нэг азар нэг амьд үлдээл. За энэ хүн бол чөтгөрийн хайрмын өдөртөгч Броно. За энэ бас өдөртөгч чинь заяа. Нэг генералуудынх нэг нэрийн цохортой. Тэгээ дөрвөн гарт гээл дут. За тэгэл манай дөрвөн гарчл нөгөө хоёр баатаруудынхаа скватын тултахаар бол за өстө хоёр баатартай үзэж байгаа юм чинь. Та нарын дагны шидийг хордог бүгжээ ашиглана гээл. За тэгсэн чинь байж тээ. Нөгөө нэг новшин энийг эрэхтэй чин зүгээр шууд шээс алдаад зүгээр бараг шээсэн савраад цухтаад одоо бүр баатар ихийн аргагүй бүр шившгээ тариад тэстэй тэнд тоцсон энэ миний зөв сонголт байсан мэс. Энэ зүгээр хутлаад шүн өгсгүй байдлаа алдаал одоо өхнө гээл айчж байгаа. Тэгс чи манай оот бол өөр шүү. Өстө нэр заастал чигэн баатар уус би чавтай үзэн даалцсан гээл тэг бас нэмэр байхгүй цаавас. Тэгэл оотог нэг багийн гişүн хөөх юм амиа золон байж 20-та арга идэвхжүүлж тулалдаж эхэлнэ. За тэгэл нилийн гайгүй тулж байгаа л дөрвөн гартч жинх хувирлтаа ороод ах нь ууралсан гэл жигтнээсээ тулдаж эхэл. За тэгээд болжмрууд мэн гээл та нарт цөхрөл гэж юу болохыг амсуулъя. Өгөхийнхаа өмнө өхөр буугаад байгаа байхгүй. Тэгэл нөгөө нэг за энэ хүн бол нэрийн Ново гэдэг. За тэгэл Ново 20-та арга ашиглаад нөгөө нэг дөрвөн гартаа ч бас л үзээтэй үзэж. За тэгэл эцсийнхаа дайралтыг тавьчаал өхөр буугаа тавьчаал. За нөгөөх нь дөрвөн гарт нүгчлээд гэсэн зүггүй ээ. Дөрвөн гарт өхөөгүй шүү. Энэ нэрийг санаад авъя. Нэр нь хэн гэлээ? Тийм. Нова гэлөө. Чамайг би энэ яваа насанда мартахгүй. Цаг хугацаа одоо идэрч Макадо маань шидийн сургуульд багшлахаар болсон байдаг юм. За тэгэл манай сургууль дээр л анхныхаа хичээлийг заахаар болов. Манай Макадогийн заах хичээл шидийн талаар заяа. Ер нь тулаамлаа. Тэгэл нүүр сурагч нартаа за одоо та нарт практик харуулна гээл шигэд тултгаар болтой. Энэ өрөөч тулаан бүр аим. За барыг та нар өөрсдөө үзчих дээ. This is unbelievable. The teacher predicted his movements. What is this? Because it doesn't seem like just a battle between mages to me. Let's see what you do with this. Damn it. Another counterspell? I gotta say, Shiki, I'm impressed. First earth, now fire and water at once. I'm still stuck on how powerful their silence spells are. Little do these other spells are that strong without incantations. What are they like with them? I am beaten. За тэгэл энэ тулааныг харсан сурагч нар бөө шок. Зарим нь өстө баярлах нь баярлал. За нэг сурагч нь бас хөрх. Би өстө нэрэ багш гэр дуудах. Чих багш оллоо л гэж авч байна. Угаасаа хүн шаах. За жоохон буурахгүй юм л гэж. За тэгэл манай Макото очиж гайхширтал. Угаасаа гал ус хоёрыг хослуулснаа гэд дөрвөн төрлийн шидэл мэдэг бараг зэрэг мэрэг хийж мэгээд тэгснэ харанхуй шидмэд хийгээд амар солиоруулж байгаа байхгүй. Хүн гайх нь угаасаа аргагүй л дээ. За тэгэл манай шик гэж бас тэнд байсан. Нэг охиныг бас онгоонаа. Тэгээ манай шик гэж бас сарай л гэж нөөх нь бас дууралцнаа. За тэгэл маргааш нь нөгөө сурагч нарын ирэх хөлөөд нүүдэлтээс нь тал нь л ирсэн мэт юм. Явчлаасан хүчтэй болно гэд ирмэлцэлсэн нэг хэдэн хүүхдүүд нүүрж ирээд. За тэгэл тэдэртэйгээ тултахаар болоо зав. Тэгээд угаас тэгээ тулаан нь бол ойлгомжтой. За тэгэл Макото маань за та одоо тус бүртээ өөрийнхөө сул талаар эсээ бичиж өг гэд явуулчих. Эсээ бичиж бас лайны ач шүү те. За энэ үеэр Томио Макотогийн тулцсан нуран дээр очсон байдаг зав. Энэ нураных нэр нь бол ариун нур гэдэг нэртэй болсон. За тэгэл тэнд нэг шархацсан өгсөн зэрэг гэл байцсан. Гэт хэрвээ бид нар хүн төрлөختөн буруу замд орвол бидний хэн гисгэх бол тэр бол ойлгомжтой. Тэр бол миний харсан чөтгөргүй. Тэр бол чөтгөрийн бурхан гэл хэлсэн зав. Зөв манай өнөөс ч бас амар айсан баг. Тэр хүн нь бол угаасаа л Макото шүүд. Хорвоо гэж нэр. Бичлэгээ хийхгүйс сайхан л гэлдэрч явлаа. Юу ч хийгээд байгаа зүйл. Яг одооноос ихтэй нэг сайхан доктор шуурсалтай хийдэг болно зав. Нэг тогтмол цаг магтай. Одоо зөв хүн болоо доо тий. За тэгвэл харин лугаарцгаа. За тэгвэл Макотогийн шамнырыг танилцуулах заяа. Шидтэн Изуно. Ер нь бол шидтэй нэлээд дайжгүй. За тэгээд үүний дараа Диана Макотод жицэн мөртлөө
айлд хөргөн орсон. За тэгэд мань хүний толгой ер нь жоохон сэрэг. Ер нь бол тулаанд бол ер нь сурчвал дайчих. За тэгэд нөгөөх нь болохоор охин болох Аберена. Ер нь бол шид тамирын үр зарцуулахтай нилээд гайгүй. Өндөр нуруутай Мисра гэнэ. Мисра. За ер нь бол багийнхаа төлөө бол байж чаддаг. Ер нь бол өөрийгөө бас золиослж байна л гэсэн. За энэ бол Жин. Ер нь бол нэлээд гайгүй Макотодод болцсон гэхэд ганцаараа нэг босоогоор үлдэж чадсан. За ингээл Макотогийн 5 шав юм да. За Макотогийн ишлэл хийхээр шийдсэн зүйлээ сайн хийх хэрэгтэй. Давс хийвэл уустлаа. Мэдж байгаа сте тэргүй. За тэгээд өөр хэсэгт Томьё дээр нэг Новшин Баатрын бүлгүү төрөд ирсэн байдаг заяа. Одоо нэг илтийг авах гал чаавас. За тэгэл нүүдэл нь бинийхээ цаага танилцуулаад за тэгэл үст нөгөөх чинь нэг Новшин Баатар чинь хэнийг ч өөртөө дурлуулах нүдээ эрэгтэй хүнд ашиглаждаг заяа. Оо нэстэ яадаг ч скил мэдхгүй. За тэгэл нүүдэр скилд норс чинь нөгөөх чинь илтээ өгөх гээд тийм. За тэгэл манай Томьё чи зүгээр дугуй ажиг гөлөг мөн ухаан нэмэрэл тэгэл нөгөөдөл нэстэ бүлт үсрээл нөгөөх чинь бас би Баатар өстө би л нэрэ та бүгдийг аварна гэж солиороод тэгээс Томьё дөр нөгөөнүүдээ бас ажиллах гэж үзнэ. Манай хүн дугаас үйлчлэхгүй юм чи. За тэгэл тэндээс нэг луус нэг жижиг охин луус сургагцсан. Тэгснэ Томьёг сургал мурган бидний төлөө зүтг мүтг гэд олон юм бодож агаад тэгэд байхгүй болчихсон. За тэгэл энэ гур маань сайхан хөөгдөл явчихж байгаа юм да. Дагж таарлах юм бол би чамайг алын шүү гэд манай Томьё хэлчихсэн. За тэгэд энэ үеэр манай Мио хоол их дадлахтай харц байжсэн чинь далайн хэрэг дээр явжсэн чинь нэг нохоо хурж ирээ шууд татчихсан. За энэ бол манай Баатар Мио хоёрын уулзалтын цэг байж таарлаа. Манай Баатар гэж. За тэгэл энэ хоёр маань ямар ч тач танилцж аваад. За тэгэл зам зур Мио энэ нэг даалгавар өгнө. Та тэр нэг гайгүй тулж чадах уу гэж нүүдэл. Энэ гайгүй тулж чаднаа гэд. За тэгвэл одоо нааш ирж байгаа нэг мангасыг ялаадах гэсэн. Нөгөөд нь тэгээд ялч чаддгүй зөө. За тэгэл манай Миоч нөгөөдийг аварч өгөөл. Гэтэ нөгөө нэг мангасны авчаад Миогийн кимоног нь авч ураа хийчихнэ. Тэг Миоч зүгээр бөө зүгээр. Нөгөө мангасаа зүгээр хэдий хэсэг болгоод хийчихнэ. За Оттогийн багийнхан болохоор цэгийг тэрх байсан юм л. За тэгээд ямар ч тач Мио тэр хэдийг цэгийг нь авчирч ирээд тэгэд Мио Оттогоор хоол хийлгүүлэхээр бол. Тэгэл энэ хоёр маань тохиролцоо зөө хоол хийх зааварлаж авах зүгтээ энэ нийтэд маань зэвсгээр хангаад ер нь бол тэгээд тулгааны талбарт нэг харгалзагч хэдэртэй цог. Нөгөө харгалзагч хэдэр нь гайгүй хүчтэй баг нь заяа. Нөгөө өмнөх ангууд дээр гарч ирсэн баг нь. За тэгэл Мио Отто хоёр уучрал сайнаар дууссан юм. Харин Томьё тэр нэг Новшин Баатар хоёр бол тэгэл бүтэхгүй талаараа л дууссан да. Уусаа тэр ч тэрдээ. За тэгээд Макото маань орон зай руугаа буцаад тэндээ ер нь хэсэг жоохон асуудлууд гэж. Яг нь тэрнийх нь асуудал нөх юм бол цаг уурн өөрчлөгддөг болсон мэт зөө. За ямартаж бол энийгээ шийдэхэр болоо. Ямартаж манай Мио маань эцэст нь хоол хийж сураад тэгэд бас Томьё болохоор нүүнэг Новшин Баатрыг бас хэлдэг зөө. Тэгэд Макото асуугаад чам ер нь хэр санагдсан бэ гэж. Новшин Баатар угаасаа л Новшин байсан гэл ер нь бол шууд алчмаар л гэсэн гэж хэлчихсэн. Тэгэл Макото за яах гэсэн дээ шууд Баатар алах гээд дими гэл ер нь дууссан. Энэ үеэрч Миод Отто баярлсан талархснаа илэрхийлээд хамт аялд явах уу гэж Мио шууд үгүй гэл хэлчихсэн. За тэгэл манай хаягдсан Отточ тэгэл аян замдаа явахаар болол Миоч тэгэл боломжтой яваарай гэж хэлчихэл. Тэгэл энэ хоёр маань зам салж байгаа юм да. За тэгэхээр маргааш өглөөч болж Макото маань Орсын сувгчд бүртгэж авахар болно. За тэгэл энэ дээр нь манай юм та хоёр нилээн гоё хаан шиг байгаад өгөөрэй мөгөөрэй гэл хэлнэ. Манай Макото ч угаасаа хаан шиг гэж чадахгүй л те. За тэгэд ихний орж ирсэн хүмүүс болохоор далавчад хомгийн хүмүүс зав. За тэгэд эдгээр маань ер нь нилээн гайгүй харилцааны чадвартай болохоор хамтраа оршихоор болно. За тэгэд энэ дараачих нь болохоор одоо харцаараа бүх юмыг чул болгочдөг. Ер нь жоохон ашиггүй хөө. За тэгэл эдтэйгээ нилээ наануу цаануу гэж ярьж аваад Макото маань эдэрт хар нүдний шил хийж өгөхөр болно. За тэгэд энэний дараа жижигхэн тагис. Жижигхэн тагис нь болохоор нилээ жоохон бүдүүлэг зайвартай болохоор эммаг орлуулад эммат өгчнө. За тэгээд жижигхэн тагис тэнцэнгүүдээ. За тэгэл маргааш нь чулж Макото маань сургууль руу буцаад 3 шинэ сурагч хурж ирсэн байдаг. За энэ сурагчд нь бол
Шипү. Тэгээд бас түүний дүү Юно. Тэгээд энэ хоёр маань Макото давраасаа шүү дээ. Үнэг аимшигтай мангас болоод хувирсан байсан. Энэ бол Karen Force шилжиж ирсэн сурагч. Макото маань Рембрандт ихч дүүс тандаж илэг. Эцэгтэй чинь сайн харилцаатай байдаг. Та нарт тийм давуу тал идрээ ерөөсө гарахгүй шүү гэж хэлж байна. За тэгэл нөгөө сурагчд маань энэ хоёр чи ийм сайхан аштай лөө гэд бүр шокц. Энэ хоёр ихч дүүс нь болохоор сургуультай нэлээд муухай аштайгаар алтартай байсан байлээ л. Тэгэл нөгөөд бол заастаа наагаартай итгэж болохгүй шуухаа нэмэрэл байж. За тэгэл шинэ 3 сурагч нь үлдэхэр болол хуучин 5 сурагчаа дагуулад шинэ бэлтгэл хийлгэхээр болно. Тэр бэлтгэл нь бол Макотогийн дуудаж авчирсан гөрвөл зав. За тэгэл нөгөөдхөндөө хэлээл. За чи 20%-ийнхаа хүчийг гаргаад ерөөсө гал малаар хүлээж болохгүй шүү гэл нөгөөдөл нь энэ хэрэг хүчтэй. Энэ бол нууц. За тэгэл Макото. За зүгээр дээ. Мөхөх гэж байгаа юм шиг тултал та нар ямар ч лээсээ амьд гарна гэл хэлээд яваад өгч. Макото маань нөгөө гуравтаа бичлэн заагаар болно. За тэгэл нөгөө гурав маань ч дээрч эхлэв. Макотош тэгэл. За тэгвэл одоо тэгээ та нарт ялагдлаа эртхэн амсуулсан дээр гэж хэллээл болчихж байгаа юм л та. За тэгэхээр энэ үеэр Макотогийн шавнар нөгөө гөрвөлтэйгээс ширүүхэн дулаа хийнэ. Ер нь нэг л бараг л өрнжийнхнээсээ л үхэхийн бараг наагуурал дулаа бол. Ер нь бол тэгээд нэлийн хөрхэн дайрч мараад ер нь багийн ажиллагаа нэлийн гайгүй сайтай болчихсон. Нөгөө гөрвөлт нь бүр юу ч болохгүй бөөндөө ялагдчихсан тэр. За тэгээд шавнырын бэлтгэлэнд дуусаад Макото маань Karen Force-ыг дагуулад явнаа. За тэгээд энэ үеэр манай Шики шантарсан сурагчдыг аргадаад байж. Тэгээд нөгөө сурагчид нь бидний цэгэр гөрвөлийг хизээж ялахгүй манингууд манай Шики та нар энэ гөрвөлийг ялнаа. Макото эзэнтэн үргэлж та нарыг давахгүй зүйлийг та нарт эзээж өгөхгүй гэд бас хөөхөн инээдтэйгээ бас аргадаал байж. За тэгсэн чинь энэ үеэр харин. За тэгэл нөгөөдөгтөө уулзаал. Чи хүмүүс чөтгөр өстэй гэж би өстэй хүмүүс гэд хэсэг бул заруулж хагаад тэрт чөтгөр гэдгийг хүлээж аваад энэ чөтгөр нь бол нөгөө нэг чөтгөрийн армийн 4 генералынх нь Роно. За тэгэл яах гэж ирсэн шалтгааныг асууж чинь нөгөөх нь энэ хотод хийгдэж байгаа хүн дээр хийж байгаа туршилтыг судлаад тэгээ болиулах юм байдлаа л. За тэгэл энэ хэд маань гайгүй биендээ нэг халгүй болохоор болж байгаа юм да. За ингэ дараад 7 хоногийн бүтсэн туулцгаая. Тэгвэл арай өмнө наа нуулж марах юм бол та сапа сайн дараарай. За тэгвэл ингэ баяртай.